Иргэдээс олон төрлийн гомдол ирж байгаа. Шингэлтэй дүүргийн 4-р ороонд дахин төлөвлөлт хэрэгтэй болсон. Тэгээд дугаартаа машиныг аал ингээд торгуул ирчлээгээд тухайн иргэн ямар гомдол надад тавьсан бэ гэвэл энэ байрныхаа гадаа автомашины зогсоол дээр тавиад байхад торгуул ирээд байна гэд торгуул юмаа үзүүлээд би зургийн дараа тавьсан. За иргэдтэй уулзж байгаад энэ чиний зөндөө гомдлууд ирсэн. Тэгэхээр энэ Шингэлтэй дүүргийн 4-р орооны цогт гэрлэгэн гомдол дээр яг ямар асуудал болсон бэ? Энэ зөрчлийн хувьд бол иргэдээс зөрчлийн талаар мэдээлэл авч 102 аппликейшнээр дамжиж авч ирсэн байна. Одоо энэ харьж байгаа байдал бол ер нь явган хүний зам дээр байршуулсан. Зам болон явган хүний тусгаарлсан орчуулсан. За энэ хоёр ингээ хоёулаа тэгвэл явган хүний зам дээр ингээд байрлалгаа шахаад тавьчихсан байна. Тэгээ энэ бол өөрөө хувь иргэн 102 гэдэг аппликейшнээр гомдол явуулаад тэгээ эн чинь шалгадаад одоо эхлээд замын хөдөлгөөнөөр шалгадаад дахиж камераар шалгадаад сануулгах мессеж очоод тайлбарыг аваад тэгээ сүлд нь эбат буюу эрх буй албан тушаал дээр цагдаагийн байцаагч нар дээр тэр цагдаагийн байцаагч нартай очоод тэгээд баталгаажаад очиж байгаа гэсэн үг тийм зүг үстэй тийм түргэн тусламжийн 103 төвийн автомашин болон онцгой байдлын машин зам тавьж өгөөд 20 мянган төгрөгөөр торгуул авчлаа гэдэг гомдол ирсэн байна. Бямсурын огтой Жамян гэдэг манай Шингэлтэй дүүргийн 7-р орооны иргэн гомдол гаргасан байна. Тухайн иргэнтэй холбогдож байхад зүгээр нийтээр болон энэ сошиалаар яваад байгаа төрний жолооч болон бусад жолооч нарын мэдээлэлээс авсан нэг ч одоо төргөн тусламж гал команд онцгой байдал цагдаагийн машин зам тавьж өгөөд торгуулсан ийм тохиолдол гараагүй байна. Яагаад гэвэл уулзуур зам дээр бүх хяналтын камерууд ажиллаж байгаа бүх хяналтын камерын бичлэгийг эрх бүхий албан тушаалд үзэж шалгасны үндсэн дээр торгуул хийж байгаа. Өгөн нь ямар нэгэн саад учирсан тохиолдол эсвэл бусдад зам тавьж өгсөн тохиолдол ославаар болоод ославаарыг тойроо гасан тохиолдол нэг ч торгуул